За энэ ямар улсын хүн юм бэ? Нүрийн хар, үсийн хар, хамрын хар, толгоон дээр ямар малгай хүссэн байгаа юм бэ? За тэгээ хамгийн чухал юм юу ярих бол сайхан юм ярих болов? Хамттай найрсаг бай ярих болов? Урахгүй бай, үнэнч бай, хэлснэ бай гэж ярих юм бол үгүй аха. Еврей хүн ярих бах, ярина. Тэгээд ер нь бол айгүй сонирхолтой өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд маш том салхи иргэсэн. Миний хувьд бол айгүй эрүүл байх гэж бодож байна. Тэгээд бид нар юм уу өөр янз бүрийн улсын хүмүүс юу ч хийх хэрэггүй. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол еврейчүүд бид нар яг хин юм бэ? Ер нь бол зүгээр нээлттэй зарлал явж байна. За дахиад нэг юм дуракийг олсон аимшигтай юм ярьж байна. Сонсцгоо. Because the most powerful nations in the world have to go down to their knees. Дэлхийн хамгийн хүчтэй хөгжсөн орнууд бүгдээр яах ёстой юм бэ гэх юм бол тий өвдгөлөх ёстой, газар шороолоо бууж ирэх ёстой. Тий гойх ёстой. За хэний урд вэ? That's what happened to Egypt. That's what's going to happen to America. That's what's going to happen to Germany. That's what's going to happen to France. За Египт тийм болсон, Америкчууд бас тийм болно. Германчууд удахгүй бас тийм, Франц бас яг адилхан болно. So it's going to happen to London. England's going to happen to Poland. Тэгээ одоо ингээд санаа гацаад тэг ингээд дэлхийд аяар гэж хэлснээс илүү Англи тэгээ бас Польш бидний урд мүлхэх болно. That's what's going to happen to Russia. It's going to happen to China. It's going to happen to Хэдтууд ер нь бол зүгээр дэлхийгээ хэлчихвэл яадаг юм бэ хөш. North Korea. Хойд Ким Жон Ун еврейчүүдийн урд мүлхэх болно гэж юм. Харцгаая. Ким Жон Ун нэгдүгээрт мүлхэж чадахгүй байхаа зүгээр бөмбөг болцсон юм чинь те. Гэхдээ өвдгөлөх ёстой гинэ. They're all going to go down to their knees. And all мүлхэх болно, өвдгөлөх болно. See Hashem. Хашемтэй тэ Хашемтэй мэдлэх болно. Бидний бурхан тэ. As long as they keep helping us, they'll get a bracha. Энийг яг еврей харц. Тэгээд биднэрт туслаад байгаа юм бол браха авна, өршөөл авна, жоон хугацаа авна. Гэхдээ эзэний цагт мүлхэх болно. Яг гэх юм бол баярлаа гэсэн юм тэдний хувьд бол байхгүй байх шүү. And they're not going to go down their knees. They're going to get a little more time. Тэ. Биднэрт ингээ мөнгө санхуу, биднийг хамгаалах юм бол биднийг төвчих юм бол яг хүн браха өгч, жоохон хугацаа өгч тэ. Ингээл тэр ингээ өвдгөлөх бидний урд шороонд бууж ирэхин түр зүртэй хойшлуулж. Нэг Монгол хүн олон улсын нэвтрүүлэг юм уу контент дээр ингэж ярьж байгаа юм бол хүмүүс юу гэж бодох вэ? Герман хүн ингэж ярих юм бол юу гэж бодох вэ? Зэрэг муслим хүн бас ингэж ярих юм бол юу гэж хэдэд хүн ингэж яриад Америк хүн ингэж ярьж болох юм уу? Алуулна үстэй аа гэхдээ эдний хувьд бол те ингэ яг нэг юм наалтдгүй тефлон хариулан тавг шиг гэхдээ энэ цаг үе шгүүдээ дуусчих шүү. Дижитал ертөнц шинэ эдийн засаг тэрэндээ бэлэн үү? Хибл охоо data analysis content marketing нэг сонсч ирсэн үү? Нэг мөрөөдж ирсэн үү? Өөрийнхөө энийгээрээ дамжуулаад бэлдээд ажлын байраа хамгаалах, орлогоо дэвшүүлэх тийм сонирхолтой хүн байгаа юм бол видеог хийц. Болоо дахиад болцсон. You guys want more time? I don't want more time. Та нар илүү их хугацаа авмаар байна уу? Биднэрт мөнгө санхүү дэмжлэг өгөөд. Тэр өвдөлөх бидний уур шороонд мүлхэх жон хойшлуулмаар байна уу? Би өөрөө тэгмээргүй. Инээж энэ нэг заваа. So you understand when I hear they're friends with us, they're just perpetuating more of this status quo. Тэгээ сонсч байна те. Тэд нар биднэртэй ингэ найрсаг байна, бидний анд байна, биднэртэй найз байна. Тэд нар яг эсвэн дээр юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр шороонд бидний урд мүлхэхийн зүгээр хальт хойшлуулж байгаа шүү. Амрано. Израиль еврей хүн таадтай харьцаж байхдаа зарим нь ингэж боддог гэж боддоо. They're all going to go down. Бүгдээрээ мүлхэх They're all болно. going to go down to their knees, and especially the Western ones. Гол нь тэр барууныхан бүгдээрээ бидний урд мүлхэх болно. The Zohar says that they're going to go down hard. Go down For how they treated us over the last 2,000. Биднийг өнгөрсөн 2000 жилийн хугацаанд доромжлон одоо хариу авна. Бид нэр зогсох болно, тэд нэр мүлхэх болно. Years for the destruction of the Second Temple and how they treated us, Hashem's going to take them down hard.
3000 жил гомддог хошногууд. Тэ. Устгуулсан хэдэн зуун орноос хөөгдсөн ойлгохгүй байна. За тэгээд энэ ямар бүсгүй юм бэ гэх юм бол хамрыг хар. Еврей хүн. Гэхдээ англи улсын иргэн. Тэгэхдээ тэдний хувьд бол нөгөө пассворд, иргэншил ерөөсөө байхгүй еврей юм бол еврей. За тэгээ энэ хүн юуны төлөө тэмцдэг байсан бэ гэх юм бол тэр муслим хүмүүсийг тэр цагаачдуудыг англи руу мянгаар нь оруул ирэхийн дэмждэг байсан. Яагаад вэ гэх юм бол цагаан арьстай үндэстэн тэр барууны хүмүүс ерөөхдөө байхгүй болох ёстой. Тэ? Ethnic cleansing гэж одоо хэлж болно. За тэгээ энэ хүн юу ярьж байна хэвэл бас сонирхолтой сонсцгоо. The obvious thing that 1,200 young men are going to need in the middle of a village like Little Piddington is a brothel. I don't think they're going to provide that. That Little Paddington хотод маш олон эрэгтэй муслим шашинтай цагаачлууд ороод ирсэн. Тэгээ тэд нарт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол brothel хэрэгтэй. Бие үнэлдэг establishment. Окей. Тэнд одоо тэ бие үнэлдэг эмэгтэйчүүд тэнд байх ёстой. Хинт үйлчлэх ёстой юм бэ гэх юм бол тэр 1000 гарна хөл бусаар цагаачдад тийм юмыг барьж өгөх ёстой гинэ. Тэгээ еврей охтууд тэнд ажил хийх юм. Үгүй. Англи ард түмний охтууд тэнд тэр ингээ үйлчлэх ёстой. Үзэл бодол нь ийм заяа. Feeling that's not going to be allowed. Тэгээ би юу бодож байгаа юм бэ гэх юм бол эдний дэмжихгүй л ах л та гэж бодож байна. Тэгээд хамгийн том еврей хүнийг бас сонсцгоо хин бэ гэх юм бол хэлэх хэрэггүй Беньямин Нетаньяу англи улсын тухай юу ярьж байгааг сонсъё. אגב, הוא ואבא שלו, רנדולף, הבן של צ'רצ'יל, באו וכיסו כאן את מלחמת ששת הימים בצורה מאוד חיובית לנו. לך תמצא את זה בבריטניה. За би ингээд Churchill-ийн хүүтэй уулзж ирсэн. Тэгээд 6 хоногийн дайны үеэр тэр өнгөрснөхийн дараа бид нарт хүрээд ирсэн. Тэ? שנקרא ברפובליקה האסלאמית של בריטניה. Их Британь тухайд биднэрт тусалсан. Гэхдээ одоо яаж англи улсыг доромжилж байгаа юм бэ гэх юм бол одоо ерөөхдөө Их Британь байхаа болцсон. Одоо ерөөхдөө Их Британийг яаж дуудах ёстой юм бэ гэх юм бол Islamic Republic of Britain гинэ. Окей. Их Британь одоо муслим орн болцсон гэж доромжилж байна. כן, אבל מישהו אמר שאתה יודע, הרפובליקה האסלאמית הראשונה עם נשק גרעיני תהיה הרפובליקה האסלאמית של בריטניה. Тэгээд хамгийн анхны барууны ислам муслим орн аль нь болох юм бэ гэх юм бол Их Британь болно гинэ. Эсвэл аль хэдийнэ болцсон. בסדר, אוקיי. אז אנחנו דואגים שלא תהיה פה עוד אחת, אתה יודע. Тийм учраас иргэн тойрон тэр өөр муслим орнуудыг тий муслим ислам засан газартай байхгүй байх бид нар ингээ хичээдэг. Одоо ярьж байгаа юм бэ гэх юм бол Их Британь бас цүмийн зэвсэгтэй. Тэгээд хамгийн анхны цүмийн зэвсэгтэй ислам орн ер нь бол Пакистан болцсон байгаа. Удахгүй Иран болох магадaltaй. За тэгээд Европт хамгийн анхны муслим цүмийн зэвсэгтэй орн аль болох юм бэ гэх юм бол Их Британь болно гэж одоо хэлнэ. באיראן. בכל אופן, אני פוגש אותו. За иймэрхүү хүмүүс. За тэгтээ бүгдээрээ юм биш заяа. Зарим нь ерөөхдөө өөрийнхөө ярьж байгаа янз бүр юм анзаарсан байх шиг байна. Гэтэ эднэрийг аврах уу гэх юм бол аврагдахгүй баха. Сонсцгоо. You know, if your child is thrown out from every single school in the tri-state area, right? At some За бодоод үзье. Таны хүүхэд иргэн тойрны бүх сургуулиас ингээ хөөгдөж байгаа юм бол төсөөлөө үзье. point, the principal is going to tell you, it's not the schools. You understand? Тэгээд зарим сургуулийн захирал та нарт юу гэж хэлэх юм бэ гэх юм бол энэ сургуулийн буруу биш ээ. Тэгээд ойлгож байна уу? Энэ таны хүүхдийн буруу. Таны хүүхд тэ айтайхан байж чадахгүй болохоор сургуулиудаас хөөгдөж байгаа. За энэ раби энийг юу яагаад ярьж байгаа юм бэ гэх юм бол дэлхийд даяар хамгийн олон орноос хөөгдсөн ард түмэн хин бэ гэвэл документ үлдээгээрэй. Би мартчих. Jews have been thrown out from every single country they ever lived in. Еврейчүүд амьдарч байсан хаалгууд нээж өгсөн орнуудаас баг бүгднгээс нь хөөгдсөн. Besides maybe 5. За магадгүй 5 улс орн хөөгөөгүй байж магадгүй. Одоохондоо.
New Zealand, Australia, Шинэ Зеланд, Австрали, Америк, America, and maybe another two. магадгүй You нэг tell me өөр. one country in the world that they weren't expelled from. Тэ надад хэлээд өгчөөч. Ямар орноос тэгвэл еврейчүүд хөөгдөг юм бэ? Польшоос хөөгдсөн, Оросоос хөөгдсөн, Испаниас, Португалаас, Франц, Англиас. Өөрөө Израилаас хөөгдсөн, өөрөө Палестинаас хөөгдсөн, Египтээс хөөгдсөн гэх мэтчлэн, тийм ээ. So at some point, you got to look at yourself and say, you know what? Maybe it's up. Тэ хизээ нэгэн цаг цаа хэдүүлээ яах ёстой юм бэ гэх юм бол хүн болгон биднийг хөөгөө явуулж байгаа юм бол бидний буруу юм биш үү? Итгэл найдвар байна уу? Us. So you become a self-hating Jew. Тэгээ ингэж яриад эхлэх юм бол энийг ухамсарсан хүн еврей хүн хэрнээ еврейчүүд үзэн яддаг еврей хүн болдог юм гинэ. I Өөргөө үзэн understand the яддаг. process very well. 2,000 years 2000 жил thrown out of хөөгдсөн. every school. Энэ хүн ерөөхдөө ухамсарч जैन. Нөгөө хүн яадаг юм би гадны мөлхин бидний урд бол ингээ өвдөг шороо ингээ хариу барин тий. Энэ хүн жоохон ойлгож At some байгаа. point, you look in the mirror and you say, you know what? I got the issue. Тэгээ нэг цагт бид нар үнэн бодитод байдалтай ерөөхдөө нүрд тулгаад ивлэрэх ёстой бидний буруу. 2000 жилийн хугацаанд бусад улс орнууд ард түмэн ерөөхдөө еврейчуудад нэг хүчтэй мэдээлэл өгсөн байх шүү байна заа. Гэхдээ 2000 жилийн хугацаанд энийг ойлгодгүй ард түмэн бүр боронгтж байгаа гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Би гайх чинь та нар надад туслаач дор комент үлдээгээрэй. Гойж гин. Тэхүү. За маргааш юу ярих вэ? Энэтхэх ярьчих уу? See you tomorrow. Одоо 2 жил Way Academy-тэй хамтарч ажиллаж байна. Тэгээ Way Academy таадад юу заадаг юм бэ гэх юм бол digital marketing, content, data analyst. Тэгээ хамгийн сүүлд юу нэмсэн бэ гэх юм бол хиймэл ой хаан ба хиймэл ой хааны агенттэй хэрхэн ажилладаг юм бэ? Хичээлийн хөтөлбөр байгаа. Тэгээ таадад хэн заах юм бэ гэх юм бол нэг их сургуулийн багш таадад заахгүй. Таадад хэн юм заах юм бэ гэвэл яг тэр мэрэгчл тэр чадвараараа дамжуулаад өөрийнхөө орлогоо олж байгаа хүн. Таадын чадварыг эзэмшээд авцсан тэргүүрээ дамжуулаад өөрийнхөө бизнесээ явуулж байгаа эсвэл өндөр алтан тушаалтай нэр хүндтэй тиймэрхүү хүмүүсээс таад сурна гэсэн. Тэгээ ажлын бус цагаар хагасаа бүтэн сайн. Та одоо хийж байгаа ажлаа өргөжлүүл. Бусад цагаараа чадваруудаа дээшлүүл. Орлогоо дараагийн түвшинд хүрэг, шинэ ажлын байртаа бол шинэ эдийн засаг ертөнцид бэлэн байгаа. Way Academy-г маань дэлгэрүү мэдээл дээр доор байгаа шүү. Тэгээ таадад амжилт хүсье. Тэгээд нэг юм та дэсгүй. Орлогоо дээшлүүлээд хөрөнгө олт хийгээрэй. За